эндээс нэг сагат нэг хоёр асуулт байна. За. Монгол улсын үндсэн хэл хэдэн бүлэгтэй вэ гэдэг? 7 бүлэгтэй юм. 6 бүлэгтэй. За. Хар цагаан хоёр морь уралдвал аль нь төрүүлэх вэ? Хар цагаан хоёр морь уралдвал аль нь төрүүлэх вэ? Хар морь. За баярлалаа. Өчигдөр хүүг нь уншаарай. Арай яах вэ гинэ. Даар нүг байгаас. Арай яах вэ? Суу гинэ. Арай яах вэ? Муучин хэдэн онд хамар Монголын хаанаар өргөмжлөгдсөн бэ? 1206-нд. Огт хаанаас дэсэлхтаа төвтэй хүсэн бол ямар бэкграунд саунд ашиглах байсан болчих юм. Ямар сони асуулт вэ? Чингис хаан сүрхүч Чингис хаан. Заавал дууны юу их хэвээр юм уу? Чингис хаан. Зүгээр өөрийнхөө бодож байгаагаар Чингис хаан дөгөө. Вау. За. За баярлалаа. Хамтрах гэдэл байна уу? Уурлаараа танд тийм ирэх байхгүй байна гэнэ. Яг зүг байна уу? Нууцаа маргааш 11 сарын 26-нд өдөр зориулсан. Бид нар ингээд хоёр асуулт ингээд багшнаас асууж байгаа. За та эндээс нэг судлаад хэлээд байна. 1924 оны 11 сарын 26-нд Монгол улс ямар түүхэн үйл явдал юм бэ? 24 оны 11 сарын Өсгөн тийм. За эндээс Чингис хаан байлдан дагуулсан газар үрдээ тэмдэг үлдээдэг гэдэг. Хэрвээ тэр аялын влог хийдэг байсан бол ямар нэртэй байх вэ гэж уусан асуулт тийм. Тэмдэг үлдээдэг тэр аялын Чингис хаан сүрхүч Чингис хаан. Чингис ба түүний хамсаа. За баярлалаа. Та эндээс нэг сонгоод дээр нь үг хичээдэг байгаа. За. Тэрийг нь уншаад өгөөрэй. Өнөөдөр бас маргааш үргэлж та хамгийн мундаг нь болно. Баярлалаа. Баярлалаа. Дараах хоёр асуултаас нэг сонгоорой. 1924 оны 11 сарын 26-нд Монгол улсад ямар түүхэн үйл явдал болсон бэ? Монгол улс тусгаар тогтносон ихээ зарсан юм. За баярлалаа. Thank you. Огт агааргүй орчин юу гэдэг вэ? Вакуум. За баярлалаа. Самсэлсэн танд сонгоорой. Гоё үг. Дахтайгаа сайн дэмжээрэй. Гадаа хүнтэн байна шүү. Баярлалаа. За 1924 оны 11-р сарын 26 Монгол улсад ямар түүхэн үйл явдал болсон бэ гэж юм. За энэ чинь нөгөө улс тунхсны баяр юм уу гэж бодож байна. Тийм. За. Одоо эндээс нэг. Тэмүүжин хэдэн онд хамаг Монголын хаанаар өргөжсөн бэ гэж. За. 1189 онд лөө. За. Баярлалаа. Та эндээс нэг сонгоод Эндээс та нэг сонгоорой. Тэгээд дээр нь үг хичээдэг байгаа тэрийг бас уншаад өгөөрэй. За ядарч байна уу? Нэг сайхан сүү уучих. За. За мушаа ингээд авах гэсэн юм асуусан жаа. Тань хоёр асуулт. За унших. Агааргүй орчин гэж юу гэдэг вэ? Вакуум. Монгол
улсын анх дугаар үндсэн хуулиар тусгай тогтнолоо баталгаажуулсан он сарын өдөр. 1924 оны 19 26. За яагаад ингээд тань хийж шалгаад тэгээд тийм уушаад нас болоо. Дуустал авах юм даа. Багш хэмээх эрхэм алдрын эзэн танд энэ өдрийн мэнд хүргье. Thank you so much. Сайн байна уу гişаа. Бид нар 11 сарын 26-ны тохиолдолд асуулт асууж байгаа. Та юу хоёр асуултаас нэг самбар хариулаад өгөөрэй. Юу байна? За гэл томрол гэдэг. Мэдэн үү? За. Чингис хаан байлдан дагуулсан газар бүтээд хиндэ үлдээдэг гэсэн. Хэрвээ тэр аяллаа болоод хийдэг бол Чингис хаан зүр хүч зөө байдаг зүр хүч зөө байдаг Чингис хаан их сүлдэт эзэн Ямар нэртэй байх юм бол за чи дагуулсан дагуулсан хиндэ үлдэх юм. Ялтын хиндэ үлдэх юм болов? Ямар ч хамаагүй хиндэ үлдэж байна. Ааха. Ялтын тэмдэг нэртэй болоод Тийм бол тэгж юм за. За дараагийн болохоор юу нөө 1924 оны 11 сарын 26-нд Монгол улсад ямар түүх явсан бэ нөө? Бас Монгол улс тусгаад гэсэн улс. за баярын сайнсны судлаад тэгээд уушаад өгөө. Нэг яа. Суулган бас одоо энэ судлаад уушаад өгөө. ах юм уу? За. За хамгийн монгол хүмүүс баярлаа. Чи мэлэх юу гэж хэлдэг вэ? Гадаад тармын ханаа тусаад нэг юм хasta битэн хэврэг ийсэн бүү. Чингис хаан өөр болсон юм. Нөхөр чинь өөрөө зураг авах. Фото юу? Өнөөдөр чи өнөхөр бүрхэн харагдаж байна. За баярлалаа.